Hi guys, би өнөөдөр би танарт юу зааж өгөх вэ гэхээр Roblox зааж өгнө. Гэхдээ Roblox хэрхэн татахыг чинь зааж өгье. Зарим хүмүүсүүд ингээд Roblox татхаа ингээд мэдэхгүй явж байгаа хүмүүсээс одоо яг зааж өгцгөөе. Одоо та нарт бол Roblox татах хэрэгтэй easy peasy зөө. За. So easy. За хамгийн эхлэнд та энэ аппликейшн гээд татах хэрэгтэй. Laptop deep гэсэн. Laptop deep. За тэр аппликейшн татахын тулд та эхлээд Google руу орно. Google руу орсны дараа ингэж хичээд хайлтсан дайрнараад за ийш имтэж орно. За ийш орсны дараа та ингээд татаж болно. Эсвэл эндээсээ ингээд татаж болно гэдэг сонголт гарч ирнэ. За та нар эхлээд энэ юун дээр дараад тэ одоо би яг нэг татсан болох ингээд шууд орж ирж байна. Эндээс нь шууд татчихдаг байхгүй гэд амар амархан. За хамгийн эхлэнд за бас одоо дараагийн арга бол маш амархан. Та нар зүүнээ дагаад энэ Whipping гэдэг нэг app байгаа. Whipping руу орсны дараа та нар энийг ер нь татсны дараа одоо нэг юм gaаж ирэн зөө. Тэгэхэд та яг энэ давчныг дараад одоо Whipping гэв. За одоо ингэ Play Store руу ороод тэгээд Roblox гэж бичээд за юу. Тэгээд эндээс ингэ байна гэсэн үг. Би яагаад гэвэл Whipping татаг учраас. За хамгийн эхлэнд сайн ингэ нэг хүний найзуултыг авсан. Миний анхны найзуултээсэн сайн ингэ авсан. Миний Roblox ирж байна. Би бол Roblox-тай баян гай. Тэ. Сая нэг хүн намайг авсан шүү. Энэ хүн байна. Энэ хүн би энэ хүнийг авсан шүү дээ сая. Энэ ахгүй юу? Энэ. За энэ үрэл бичлэг үзсэн та нар баярлалаа. Лайк хэлэн